сэтгэлийг юутай зөвлөх вэ? Ямар амжилт. Оо тэгээд ямар уулгараад тийм. Маш олон цензур байж. Тэгээ энд одоо олон цензурыг давсан мөн дээрээс нь цензур. Цензур. Давсан тийм ээ. Жохон халуун ороод ирээд сайт байсан. Одоо тоохоо би энэ гар үрж чаддаг учраас тэгээд зүгээр хөтөлөө. Уважаемые пассажиры, предъявите билеты и займайте свои места в соответствующих вагонах. Залуучуудын гоё ток шоунд би бол олон зундаа гоё ярмаар. За ингэж бодё. Бид итгэж байна. Залуусын ток шоу. Монголын одоо энэ залуусын 100% төлөөлөл гэж хэлж чадахгүй ч гэсэн одоогийн байдлаар өөрийнхөө хийж байгаа, бүтээж байгаа, өөрсдийнхөө амьдралд ямар нэгэн өөрчлөлт шинжилт хийж байгаа, зоригтой хатгаж байгаа залуучуудтайгаа би ярилцж байгаа юм шиг байна. Би эдгээр залуучуудад итгэж байна. Ингээд хамгийн сүүлийн дараагийн нэгэн зочныг өөртөө маш их таатай байна. Ингээд үндэсний анхны илтгэгч Пимарс Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ган толгойг үрж байна. За, минь дүргийн. За, минь дүргийн. Сонин сайхан юутай байна. Нэг одоо ингээ сайхан ярилцлага болж зочдыг нэлээд хүлээн авч сонслоо. Ер нь анализ хийж л одоо хамгийн сүүл сайхан гарч ирж байна. Зочд маань ярьж байгаа зүйлүүд их сайхан энгийн байх шиг байна. Тэ яг одоо нэвтрүүлгээс өмнө за энэ хөдөлгөөн бид итгэж гин гэдэг хөдөлгөөн манай гэрт хэдүүлээ нэг бас хэдэн хавуугаал суугаал те. За бас ажил их байна. За нам сонгуул, за ялалт холбоо, залуучууд хэдүүлээ юу хийх вэ? Цаг үе ямар байна? Яах вэ гэл ингээл яриа сууж ирсэн 5 хоног юм да тий. Ингээл яриа сууж ирсэн хэдүүлээ бас хоорондоо ярилцж байгаа. Ерөөсөө залуу хүний итгэл найдвар итгэдэг зүйлс юу юм бэ? Энэний тухай хэдүүлээ бас ярилцъя гэд. Миний найзын санаа шүү дээ. Гоё санаа. За тэгээд хэдүүлээ хамтдаа ингээд ярилцаад энэ маргааш өглөө нь бас тодорхой удирдлагуудад бас хэдүүлээ ийм санаа байна. Бид нар ийм залуучуудын итгэл найдварыг бадраасан ажил хиймээр байна гэдэг. Хэдхэн хоногийн өмнө эхэлж ирсэн энэ ажил дуутай, клиптэй, хөдөлгөөн хөдөлгөөн болоод залуучууд болоод 6000 гаруй залуучууд нэгдээд өнөөдөр ингээд телевизийн нэвтрүүлэг болоод ингээд явж байгаад би хоорондоо их баярлж байна. Ягаад гэвэл хүмүүс ийм итгэж найдаж байгаа зүйл рүүгээ илүү их цуглаж байна. Шүүмжлэл рүү биш. Ийм одоо муу мухаар руу биш. Харин сайн сайхан руу илүү нэгдэж байна гэдгийг би баталгаа гэж боддог. Гой санагдчих. ер нь яг зүгээр нэг л ийм хүмүүс ярьж байгаа. Яагаад энэ гайгүй залуучууд нь одоо ингэ залуучууд дээр жишээ авч харж байгаа. Гайгүй залуучууд нь яагаад ингэ улс төрлөө орчих вэ гэж. Тэр нь яагаад улс төрлөө орчих. Өөр одоо хүмүүс бол багш те. Одоо үндэсний шилдэг ихтгэгч сайхан одоо сурган хүмүүжүүлэгч ардын багш те сайхан багшлаад ингээд явж болох боломж ус байсан ч гэж харж иж болох л те. За би ч оюутан байхдаа Дэлхийн зөнгийн Монголд оюутны байгууллага удирдах ажилладаг байлаа. Тэгээд хүүхдийн олон нийтийн байгууллага оюутны холбоо оюутны зөвлөл олон юмд ажилласан л да. Тэгээд тэр үед Монголын лектор төвд багшилдаг байсан. Тэгээд лектор төвийн одоо сургууль төрүүлсэн менежер гээл бас л их л одоо их сайхан ажил бас цалин хөлс өндөртэй нийгэмд бас нэр хүндтэй олон бас олонний танил лидер гэдэг байгаа одоо шилдэгүүдэд очиод хичээл загаа явуулдаг. Тухайн үед оюутан байхдаа сайдын одоо нэрийн тодруулж хэлэх юм бол баяр цайхан сайдын одоо сонгуулийн ажилд оюутнууд бол тухайн үед бол яг ингээд оролцож ирсэн л да. Би тэгэхэд бол оюутан байхдаа үг мэлдэжээ. Оо за сайд үгийг. Сайд үгийг бас ингээд сонгуулийн ажилд оролцоход нэг үг мэлдээл. Тэгсэн чинь 2 жил сургалтын төлөвлөгөө маань тухайн үед одоо даах явахдаа өөрийнх нь сургууль байсан. Тийм учраас одоо ингээд чөлөөлсөн. Одоо ингээд боломж ирж. Тэгэхэд би 2 дугаар курс оюутан байхдаа гэсэн юм байна. Тэгэхээр залуучууд хэрвээ өөрийгөө дайчлаад үнэлж чадвал үнэлдэг тийм нийгэмд л амьдарч шүү дээ. Тэр чиг сайхан нийгэмд амьдарч байгаа гэж би бодож байгаа. Тэгэхээр энэ сайхан нийгмийг илүү сайхан болгоход би оролцох ёстой. Яг тэгвэл бидний өмнөх үеийнхэн энэ сайхан нийгмийг бүр илүү сайхан болгохын тулд тухайн үед золисон шүү дээ амьдралаа. Би бол боддгийн анхны 7 бол амьдралаа тухайн үед манжийн дарлал одоо ингэж тэгж эдэр гэд байж хахад бол зүгээр өөртөө зүгээр тэр үед зохицоод нэг сайхан амьдарч чадaltaй л байсан. Чадaltaй л амьд тий. Одоо чадна шүү дээ. Би бол маршлыгаа магадгүй Батмөх даргыгаа ч юм уу ер нь зүгээр хувиа хичээгээд гоё амьдрал чадах л хүмүүс байхгүй. Бүр хангалттай гоё амьдрал. А гэхдээ тэднэрт нэг итгэл байгаа байхгүй. Энэ их орон ил улс үндэстнээ үр хөвгтэй хүн үлдээх гэж амьдарч байгаа бол илүү сайхан нийгэм бас үлдээх. Энд чинь бидний бас нэг хариуцлага гэж байна. Тэгэхээр хүүхэд байхад хүн тоглох хэрэг байдгийг гэсэн. А залуу хүнд бол хийж үлдээх үүрэг байдаг гэж бодож. Хүмүүс улс төрд орох гэдгийг хоёр янзаар харж байгаа. Нэг нь бол дарга болох. Их хурлын гишүүн болох сайд болох гэж харж. А нөгөө хэсэг нь бол улс төрийн гарч байгаа шийдвэрт хувийнхээ үзэл бодлоо илэрхийлэх дуу хоолой хүргэх. А минийх бол хоёр дахь нь нам гэдгээсээ илүүтэй хамгийн номер 1 чухал үзэл баримтлал.
Ер нь зүгээр ардсан нам муудаа ч юм ардын нам сайндаа гэдэг ойлголт юм биш. Би бол ингэж бодоод шүү. Хэрвээ ардын нам муу байвал миний итгэл үншил зүүн төвийнх байсан бол орж ирээ шинжилэл тэр үжил баримтлалаа зөв болгоод улс орноо тэр үжил баримтлалаар удирдах гэсэн. А хэрвээ ардсан намын үжил баримтлал зөв бол тийшээ ороод тэр намыг шинжилэл ингэх гэсэн. Ер нь аль намд шинжилгээ хэрэгтэй гэдгийг бүх залуучууд хэлж байгаа. А гэхдээ яг аль үжил нь илүү хэрэгтэй вэ гэвэл би ардын намын нийгмийн ардчилсан үжил баримтлал гэж тодтогсон тийм ээ. Социал демократ зүүн төвийн хүний хөгжил төвтэй гэдэг байгаа тийм. Энэ үжил баримтлал илүү чухал. Яг гэвэл нийгмийн баримжаатай, нийтийн эрх ашигыг илүү үздэг. Гэхдээ эн чинь улс орон гэдэг чинь нийтлэг шүү дээ. Олон л. Гэхдээ яг хөө тэгээд улс орны гоё үрээгээр өдөрдөг бол одоо зүгээр энгийнээр хараа л да. Эх орондоо сайхан амьдрий. Үрээ гэдгээд харуул шүү дээ. Нөгөөх нь хүн шиг амьдрч улс шиг хөгжиж. Яг одоо ингээд бодно л да өдөлөө тийм. Гаргалгаа нь аль юм бэ гэдэг. Ер нь бол аль нь хэрэгтэй. Би тэгж бодож байгаа. Аль нь хэрэгтэй. За одоо ингээд зөндөө хүрээнүүд хийж бүгдээрээ л хэрэгтэй. А гэхдээ хин хийж чадахгүй гэж. Яаж хийх вэ гэж. Зүгээр ингээ гаргалгаануудаа харах хэрэгтэй гэж бодож байна. Жишээлх юм бол ардын намын одоо нэр дэвшигчид хэрвээ хийж чадахгүй бол ардын намын гишүүд нь хийхээс өөртөө байдал руу оруулна. Өдөртөх зүйл дээрээ дуудана, бүлгийн хурал дээрээ дуудана, залуучууд нь үгээ хэлнэ, оюутны байгууллагын цуглана. Гэхдээ манай нэрийг хүндийг энэ байгууллагын энэ одоо хамт олон яг гэвэл энэ 2-300 мянган хүн өөрсдийнхөө төлөөлөл болсон 2-3 хүн өөрсдийнх нь нэр хүндийг унахыг зөвшөөрөхгүйгээр ийм том баг бүрэлдэхүүн соёл байдаг. Нэгвэр л ардын намын нэрийг хэн ч унгаж чадахгүй. Унгалаа гэхэд хариуцлага давтдаг дотоод системтэй. Энэ бол баг ажиллаж байгаа юм л. Би бол бодоод ардсан намынхан бол гараад ирэхэд хамтын шийдвэр гэхээсээ илүүтэй бүлэглэлийн шийдлүүд дээр явдаг. Бид нар бүгдээрээ л мэдэн ш. Өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Намынхын хурал ямар болдог гэдэг хэрүүл тэмцэл болдог. Хизээл их гоё нийтлэлийн шийдэл гаргаж улс орныг хэрэлдэж биш нэгдэж шийдэж буй удирддаг гэж бодож. Улс орныг удирдах байгаа улс төрийн хүчнүүд ард түмэндээ нэг хит хит юм өгөх ёстой гэж би боддог. Залуу хүний хувьд юу вэ гэвэл итгэл найдвар өгөх ёстой ш. Иргэн хүн улс төрч чинь ард түмэндээ ирээд итгэл өгөх ёстой. Улс орн чинь хөгжих чинь болж байна. А болохгүй байгаа зүйл байвал ингэж засъя, хамтдаа засъя. Чи засъя, би засъя гэх. Нэгвэр хэлбэл хүн өлсгөөсөө ядрахаасаа илүүтэй нэг зүйлээ алдахаасаа эрхчлөөгүй. Тусгаар тогтнол алдахаасаа байдаг байхгүй тий. Далаа багшийн хэлсэн үг шүү. Би бол эх орн та гэвч тусгаар тогтнол руу өгч тий. Тэгэхээр бидний хамгийн чухал зүйл юм бол энэ тусгаар тогтнол. А гэхдээ энэ зүйлийг алдахгүй авч явах юм бол илүү тийм нэгдмэл цогц бодлогодоо тэгээ хүмүүсээ л ингэж шинжлэх гэхэд нам шинжлэх тухай яриад байна. Нам одоо жишээлбэл ардын нам одоо төр барьж байна. Ардын намыг сольчвол шинжлэх чинь. Ардсан намын одоо нэр дэвшигчдийн бараг 60-70% дахиад нөө хуучин нэр дэвшигчид дэвшиж байгаа. Гэхдээ тэрийг шинжилэл гэдэг юм. Ихгүй шүү. Одоо нөгөө нэг эвсэл гэдэг нэртэй газрууд байгаа шүү. Дандаа энэ улс төрийн нам байгууллагуудад бас ажиллаж исэн хүмүүс байгаа шүү. А гэхдээ ялгааг нь харах хэрэгтэй. Тэд нар улс орны ачаа үүрэлцэж явсан ирнэ дараа нь гарсан үр дүн дээр үнэхээр улс орн мяа байна гэж хэлж байгаа. Мяаг нь мэдсэн бол яга хэлээгүй. Хүн ганцаардаггүй юм л да. Ганцаараа хүн болохгүй бол өөрийгөө тийм ээ хурцлж гаад олон хүний итгэл найдварыг олж аваад олуулаа нийлээд өөрчлөлт хийж болдог. Гэхдээ тэгээгүй. Тэгсэн хэрнээ болоод байна гэж явж байхдаа хамгийн сүүлд нь болсон чинь болохгүй байна гэж. За тэгээд ямар ч байсан одоо нэг хүн бас асуулт тавих боломж олгоё. Бид итгэж ийм хөдөлгөөн 90 хөдөлгөөн 90 он гэж би бүр тодтогод 90 хөдөлгөөн гэж энэ Монголын 90 болсон залуучууд 90 хөдөлгөөний одоо 90 залуу нэгдэжсэн олуулаа бас юм шиг харагдаж байна тий. Үйл ажиллагаануудтай бас танилцж байна, залуу хүний хөдөл дэмжиж байна. За ингээд гайл дээрээ зогссон байна. За ингээд асуултыг бас асууя. Сайн байцгаана Аримын. Ингээд хүн бүр цоглох зүрхний хааг омгоор амьдралдаа сэтгэл хангалуун амьдрахын тулд өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байдаг гэж би боддог. Тиймээс надад нэг юм асуулт байна. Хэрвээ та дургуцахгүй бол өөрийнхөө итгэл үнэмшлийн талаар энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчид болон 90 оны залуус битгэнтэй хуваалцно гэж хүсэж байна. Тэгээд өөрийнхөө хариулна гэдэгт би итгэж байна. Одоо бас хаалт хэрсэд дөрөв яваад итгэл үнэмшлийн тухай ярина л хүн амьдралдаа бас нэг нэлээд олон хариуцлагатай сонголтуудыг хийх хэрэгтэй байдаг юм шиг байна. Хариуцлагыг бас нэг зөв сонгочих хэрэгтэй юм шиг байна. За тэгээд хүн бол бас итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй юм шиг байна. Тэгээд итгэл үнэмшлийн тухай яриач л гэж юм л. Итгэл үнэмшил. Надад одоо итгэдэг их байна юм байна. Хүн бол төгс биш. Юм болгон төгс биш. Тэгэхээр муу юм байгаа. Муу юмыг нь муулж болно, муулахгүй байж болно. Хоёр сонголт биш. А муулаад байвал муу юм олон сэтэрдэг. Олон хүн мэдэхгүй байж байгаа мэддэг бол. Харин муу юм донд бас сайн юм байна. Сайн юмыг олж хараад тэрийг хөгжүүлээд байвал сайн юм өргөцөөр байгаа муу юм багтах цаг бол. Жишээлбэл юм багхгүй те. А өөр нэг юм гэвэл хүн энэ хорвогийн бүх юмыг мэдэхгүй. А гэхдээ мэддэг юм бас байна. Гол нь мэдэхгүйгээ биш мэддгээ олж хараад өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй ч гэх юм. Иймэрхүү энгийн логикуудыг хүмүүс ойлгоод илүү чухал байж магадгүй гэж би бодоод байгаа хгүй.
Ер нь бол хөгжлийн төвчөө санг анх найзуудаараа байгуулж байхдаа хүн бүрийн сэтгэл хангалуун амьдралын төлөө гэж ярьж байсан. Тэгэхээр хүний бол номер 1 зорилт бол сэтгэл хангалуун амьдрах багтаа. Өнгөрсөндөө сэтгэл хангамжтай ирээдүйдээ ихтгэл төгсөн. Тэгэхээр миний амьдралд бол одоо өнгөрсөн үеэсээ би одоо харамсах нэг ч юм байхгүй. Би ихтгэлтэй хийж байна. Яг хөө чи чимэд манай найзууд бүгдээрээ л мэдээ нэрийн залуучууд би байнга л уулзч өдөр болгон уулздаг залуучууд. Манайхан мэдэж байгаа л да. Гэхдээ ер нь бол залуучуудаас нэг тийм ихтгэл төгс байх нь илүү дээрээ л гэж би бодож байна. За тэгээ сүүлийн цаг хугацааг сүлдээ яа тэгээд одоо өөрийнхөө үеийн залуучууд дүнэртээ хамгийн сүүлийн эзэгтэй цаг хугацааг нь хортож ин л хамгийн сүүлийн. Би бол итгэж байна. Бид бас хамтдаа итгээд Монгол Ардын намайг бид дэмжих хэрэгтэй гэж бодож байгаа. Гэхдээ залуучуудаа илүү итгэх хэрэгтэй, ирж байгаа цагтаа итгэх хэрэгтэй, бие биендээ итгэх хэрэгтэй, өөрөө өөртөө итгэх хэрэгтэй. Олон сайн сайхан зүйлд итгээсэй гэж. Бидэнд хар бараан зүйлүүд тэмч хэрэгтэй биш ээ гэж би бодож байгаа. Итгэл тээж яваа хүн болгонд амжилт. За баярлалаа. Тэгээд Монгол хүн их хорондоо сайхан амьдрал итгэж байна. Монгол Ардын нам ардын цэс мартгаа итгэж байна. Баярлалаа. Тэгээд хүмүүс үзчихтэй. Өнөөдөр би итгэж байна нэвтрүүлэг өндөрлөд өндөрлөж байна. Салбарын маш олон хүмүүстэй ярилцлаа. Та бүхэн эндээс өөр өөрсдийн дүгнэлтээ хийгээрэй. Өөр өөрсдөө авах юм байвал аваад, хаях юм байвал хайн үзье. Залуу хүмүүс өөрийнхөө үзэл бодлыг энд үрээд жаргая. Дараагийн дугаарт маш олон залуучдыг өрн оролцуулж дараа дахин ийм нэвтрүүлэг хийн гэдэгтээ маш итгэж байна. Баярлалаа залуучдаа. Би итгэж байна. Залуучууд жилийн 6 хүн хүүтэй орон сууцнд амьдрах боломжтой боллоо. Монгол залуу өрх бүр Монголдо сайхан амьдрна гэдэгт бид итгэж байна. Би хандаа итгэж байна. Монгол газар шороо минь биднийх байх болно гэдэгт би итгэдэг. Монгол төрийн далбаа үе үе олимпийн тэнгэрт Мандан бадарна гэдэгт зүгтэж биш зүтгэж, үгүйсгэж биш бүтээж, эх орондоо сайхан амьдарцгаая. Монгол Ардын нам.